Үзэгчдээ амралтын өдрийн мэнд төргий соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа бид өргөдөн ирж байгаа зочдоосоо нэгэн зүйлийг асууя гэж бодсон юм. Тэр юу вэ гэх юм бол хиймэл оюун ухаан. Учир нь хиймэл оюун ухааныг ер нь дэлхийн нийтээрээ тийм ээ хүн болгон одоо ажлыг хялбарчилдаг, цаг хугацааг хэмнэдэг гэдэг одоо утга агуулгаараа өөрийнхөө өдөр тутмын амьдралд бол хэрэгсээр ирлээ. Тэгвэл энэхүү зүйл маань яг энэ урлагийн салбарт ямар нөлөө одоо үзүүлж байгаа юм болоо гэдгийг өргөдөн ирж байгаа зочдоосоо бид тодруулах юм. Ингээд соёл эрдэнэ хөтөлбөртэй хамтаагаараа үзэгчтэй. Ингээд соёл эрдэнэ хөтөлбөрийн маань зочны хойморт соёлын гавьяа зүтгэлтэн шог зураач цогтойр ирсэн байна. Танд өчигдөр төргий. Сайн байна уу? Өчигдөр төргий. Өчигдөр төргий. За үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. За бид одоо яг цогтойр зураач байгаа тийм ээ. Урьсан гол шалтгаан маань юу вэ гэх юм бол ерөн сүүлийн үед тийм ээ одоо өмнө гэдэг ч юм уу хүмүүс одоо тухайн тэр цаг үед одоо болж байгаа гол онцлог зүйлүүдийг ч юм уу яг тэр тухайн нийгмээ ч юм уу тийм ээ шог байдлаар ингэж одоо цаасан дээр гол нь буулган үлдээдэг байсан шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд болохоор одоо хиймэл оюун ухаан гэдэг зүйл гараад ирснээс хойш хүмүүс одоо юу гэдэг тэр нэг хиймэл оюун ухаанда за би нэг ийм зураг бүтээлгмээр байна. За энэ зүйлийг нэг жоохон хошин байдлаар гаргаад өгөөч гэдэг ч юм уу. Ингээд тухайн зураг маань ингээд бий болдог болчихжээ. Тэгэхээр энэ дээр таны хувьд яг ямар бодолтой байдаг вэ? За хиймэл оюун ухаан гэдэг бол одоо бид нар байтугай хүндрэлтний өмнө одоо том сорилт урж гарч иж байгаа нэн шин зүйл. Тийм болохоор энэний тухай дүгнэлт өгөхөд бол арай шүү дээ. За магадгүй би зүгээр хувийн бодлоо хэлэхэд бол энэ тийм айж ичээч ч юм уу илүү гайхаад байх зүйл биш. Магадгүй энийг нөгөө өөрийн одоо илүү нэг төвс одоо багц хэрэгсэл болгоод өөрийнхөө уран бүтээлийн чанар чансаа байд юм уу цаг хугацаа хожихч байд юм уу тэр зүйлд бас давуутай гар хэрэглэхэд зохистой байхаар ийм том нээлт одоо том хувьсгалын шин чанартай өөрчлөлт гэж хэлж болно. За магадгүй одоо хүний сэтгэлгээ гэдэг чинь өөр агуу шүү дээ. Тэгээд магадгүй хүний сэтгэлгээнд хүрч одоо тэгж хийтэл бол арай л өдөө байна. За мэдээж одоо нэг юм чимэг зураг ч юм уу иллюстрац гэж ярьдаг. Тим хэмжээний зургууд бол хийж болж байна. Энэ бол магадгүй хөдөлмөрийг маш их хөнгөвчилж эхэлж байна. За ингээд ажиглаад байхад ер нь яг оюуны өмчийн тал дээр ч гэсэн бас нааштай өөрчлөлтүүд гарч ах шиг байна. За одоо хиймэл оюун ухаанаар хийсэн дуу хөгжим энэ зүйлүүдийг одоо Spotify, стриминг үйлчилгээ янз бүрийн одоо зүйлүүдээр хэрэглээд эхэлсэн байна. Арилжааны зорилготой бол тэгээ про аппутаар хийсэн дуу хөгжмийн хэрэгжилж болно гэж байна. За одоо зураг дүрс гэх юм бол одоо хиймэл оюун ухаан дээр хийсэн иллюстрацтай ном хүртэл гарч эхэлж байна. Одоо та бүхэн ажиллаж байгаа бол манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн бас энийг өөрийнхөө ажил үйлсд бас нааштайгаар гэх юм одоо зөвөр хэрэгжилж эхэлж байна шүү дээ. За магадгүй бидний энэ нүсэр том тайз декорац энэ зүйлүүдийг одоо хэмнэлсэн те илүү үр ашигтай болгосон ийм гайхалтай шинэ орчилж гэж хүлээж авмаар санагдаад байна. Тийм болохоор одоо шог зургийн хувьд шог зурагчин өөрөө нэг юм өвөрмөц одоо яруу найраг мэт нэг юм гайхалтай онч санаа одоо тэр зүйлээр хөглөгдсөн уран бүтээл шүү дээ. Тийм болохоор одоо яг нэг хүний тархийг бүрэн хуулж чадах хүртэл бол одоохондоо би шог зургийг арай зурж чадахгүй байхаа гэж бодоод байна. Зүгээр яг шог мэт тийм зургууд зурж чинь зүгээр би ч гэсэн өөрийнхөө одоо зарим одоо сошиалын нийтлүүд дээр утаатай холбоотой ч юм уу тийм зүйлүүд дээр иллюстрацмагийн зураг хийхээ оронд өөрөө нэг промпт бичээд тэгээд гайхалтай зураг хийгээд нийтлэхэд над хэдхэн минутын л ажил болж байгаа байхгүй. Магадгүй би тэр зургийг хэрвээ суугаад зурх юм бол хагас өдөр зурхаар тийм зургийг над бүтээж өгч байгаа байхгүй. Гэхдээ тэр хүний одоо анх их усүр нь тэр хүн өөрөө учраас өөрөө сэтгэж бодож тэр санааг хэлж хийлгэж байгаа учраас тэр хиймэл оюун ухаан бол тухайн оюун ухаанд хүний багжил гэсэн. Тийм болохоор энэ багжийг бид нар харин илүү сайн хэрэглэх хэрэгтэй. Өөрийнхөө тэр чадамж одоо хэлний мэдлэг бүх зүйлүүдэд илүү сайжруулах хэрэгтэй л гэж байна. За магадгүй хамгийн гол нь юу гэхээр эргээд хиймэл оюун ухаан ингэж хөгжинэ гэдэг маань яг хүний бодитоор хийсэн энэ аналог бүтээлүүд дуу хөгжим одоо гараар хийсэн энэ зураг бүтээл тэ энэ бүх зүйлүүд оюун ухаанаар бодож сэтгэж хийсэн тэр зүйлүүдийн үнц нь эсэргээрээ улам юу дэшээ үнцтэй болох байхаа л.
Таны хэлж байгаагаар бол одоо бид нар бол AI-г илүүтэйгээр ашиглаж сурах. Хэрэглэгдэхгүй болгох. Тий, энээс бол нөгөө буцхааргүй байхгүй. Энийг болиулах байхгүй. Харин энийг амьдралдаа хэрхэн одоо ашигтайгаар зөв зөвхөстөөр ашиглах вэ гэдэг талаар бид нар өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Одоо ийм л оюун ухаан ч гэдэм үү, ийм зүйлүүд гарснаар нөгөө ажлын байр байхгүй болно гэж яриад байна шүү дээ. Энийг ашиглаж чадахгүй байгаа хүмүүсийн ажлын байр байхгүй болно. Ашиглаж чадж байгаа хүн бол харин илүү үнцэнтэй мэрэгчлэн болно л гэсэн. Одоо энэ зургийг ч юм уу уран бүтээлүүдийг за яг өөрийнхөө санааг хэлчлээ. Ерөнхийн нэг тэр дүр төрслөл гараад ирлээ тийм үү. Тэнгүүд за бас ийм байж болох юм. Өөртөө зүгээр тэр санаа сэтэл өгөх зүйл дээр арай илүү жоохон юм давуу талаа болгож нэгэсэндээ ашиглавал бас зүгээр юм болов уу гэж бодож байна л да. Бусдаар бас хит их хөгжих хүний бас жоохон юм залхуурлын тэр байдлыг арай жоохон илүү болгочих магадгүй гэдэг бас нэг юм талт надад бодогдчихэ. Тэгээ яг мэдээж энэ бол нөгөө одоо альва сайн зүйл үргэлж нөгөө саар тийм одоо зүйлийг дагуулж л явдаг штэ. Ямар нэг одоо гэрэл гэгээ хурц байх тусмаа сүүдэр нь илүү хартаад илүү урт байна те. Яг энэ шиг сүүдэртэй тал нь эрдэл тэр. За энийг мэдээж ийм л оюун ухааны одоо энэ одоо саар муу талууд бол бидний амьдралд нөлөөлөд эхэлсэн байна шүү дээ. Одоо энэ одоо цахим залилан ч гэдэг юм уу те. За сэтгүүл зүйн бүтээлүүд дээр хуурамч бүтээгдэхүүн аль нь үнийн аль нь худлын гэдгийг мэдэхгүй хамталт авах гэсэн одоо та бүхэн анзаардаг бол өдөр тутмын та бүхний сошиал дээр байж байгаа тэрэн ан амтад гэрлүүнд дайрж байгаа ч гэдэг юм уу нэг сонин видео бичлэгүүд чинь хүртэл ингээд ийм аль нь фейк вэ гэдгийг бид нар нөгөө ялгаж чадхаа байсан нэг юм төр зуурын нэг юм хаус одоо эндээ дадах байх л та. Энэ юм байна, ийм учиртай мэ. Одоо нөгөө нэг соёлын шок гэдэг тэр зүйлээсээ л арай гарч чадаагүй байгаа ийм үе. Ялангуяа сэтгүүл зүйтэй холбоотой тэр дефек одоо тийм одоо яг бодит юм шиг хийдэг тийм зүйлүүд бол энэ сонгуул одоо тэр зүйлүүд ингээд хэрэглэгдээд эхэлсэн. Одоо энэ нөгөө үзэл суртал нөгөө пропаганда дайн тулаантай холбоотой энэ зүйлүүд хэрэглэгдээд эхэлсэн. Энээс ер нь сэргийлэх аргыг олох гэж итэл нөгөө хөгжил нь их хурдан яваад байгаа болохоор энээс нөгөө бид нар хор холбогдлыг ойлгоод энэний эсрэг арга хэмжээ авч итэл жоохон удаан тэрнийг гүцэхгүй байх шиг байна. Миний бодлоор бол таны одоо энэ шар хавцанд одоо ямар зургууд байх шиг байна? За би энэ нөгөө өөрийнхөө одоо зурж байгаа зургуудыг нөгөө уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо зурж байсан шог зургаас арай өөр гэж ойлгоод байгаа. Одоо өөрөөр хэлбэл миний зургууд сошиал медиа дээр байдаг энэ одоо платформудаар дамжиж одоо X тэгэл Facebook, Instagram гэл энэ зүйлүүдээр дамжиж одоо трэц зүйлд орж ирж байна те. Энэ одоо платформудаар дамжиж үзэгч хүмүүст хүрж байгаа гэдэг утгаараа нэг юм хувьсан өөрчлөгдсөн юм шинэ шог зургийн төрөл байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө нэрлэхдээ бол ингээд social media cartoons гэж нэрлэдэг байгаа байхгүй. Ер нь бол тэгэхээр энэ нэг сонирхолтой нь бол яг нөгөө цаг үеийнх нь мэдрэмж айгуу тийм цаг үетэйгээ хамт мөртлөө хэсэг хугацааны дараа нөгөө мартагдах айгуу тийм сул талтай. Жишээлбэл жилийн дараа ч юм уу хэдэн сарын дараа зарим зургуудаа би ойлгохгүй байх жишээ юм уу. Хэрвээ энэ зургууд одоо номонд орлоо гэхэд заавал давхар тайлбартай байж иж орохоор тий. Жишээлбэл би тоншоо сэтгүүлийн 70 онд гарсан альж дугаарын зургийг үзээд ойлгодог бол энийг зүгээр тайлбаргүй гаргачихвал хүмүүс ойлгохгүй. Заавал ард энэ үед ийм үйл явдал болоод энэ зориулж ингэж зурж исэн юм а гэвэл бас яг энэ цаг үеийн нэг сонирхолтой тойм болохоор ийм сонирхолтой төрөл байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ яг л миний нөгөө сүүлийн үед хөтлөөл явж байгаа шог зургууд л та. Одоо миний хийжсэн уран бүтээлээ хийжсэн 80-аад оны үед бол эн чинь зөвхөн зөглөлт хинүүд адил гардаг болж байна. Яг ийм зүйлийг хүн тэр үед ярьсан бол үнэмшихгүй шүү дээ. Гэтэл би тэр зөглөл мөрөөдлийнхөө ертөнцид өөрөө амьдраад өөрөө зураг зураад ингээд энэ дунд ингээд хөлгаараа олцсоод ингээд явж байгаа гэдэг үнэхээр гайхалтай байна. Өнөөдөр ер нь Монголд хичнээн шог зураачтай байдаг байна. Ер нь бол албан ёсоор за би 80-аад онд тоншоо сэтгүүлд ажиллаж байхдаа миний нөгөө идэвхтэн бичигчтэй харилцах дэвтэр гээд би нэг дээр үзэж байхад 50 гаруй хүмүүс шог зураг зурдаг байсан. Одоо шогч биер гээл бидний нэг юм нөгөө шог зураачтай нийгэмлэг дэвтэр гээл байдаг. Одоо тэр үйлчлэл дээр цуглахад нэг 20-30 зураач байна. Шог зураг маань нөгөө эдийн засгийн хувьд нөгөө үнэлэмж багтаа болохоор нөгөө хүмүүс хийх нь жоохон хов хомс одоо тийм. За яг нөгөө манус болохоор нөгөө хийгээ сурцсан энээс авдаг нэг юм материалыг бас таашаал нь их байдаг болохоор байнга зураал ингээл энээсээ баясаал
яваад байдаг нэг юм нөхдүүд байгаа байхгүй юу. Нэг дуртай юмаа хийгээл ингээл зарлаг гаргаад байдаг нөхдүүд байдаг шүү дээ. Амар үнэтэй загас барайл, вертолётоор очиж загас барайл, эсвэл өндөр ууланд авирал тэр чинь хоббинийхээ төлөө тий. Тэр нь бол хамаагүй шүү дээ. Тэглээгээ тэрэнд хүн мөнгө төлж байгаа юм байхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө тэрийг хийгээл баясаа яваад байдаг хүмүүс шиг л энэ чинь өөрөө миний нэг амьдралын утга учир болсон болохоор шог зураг зураал. Магадгүй энэний нөгөө тэр хүмүүс нөлөөлж байгаа нөлөөлөлт нь бас илүү урам авдаг, таашаал авдаг гэх юм уу. Тэгээ энэ өөрөө чухал гэдгийг ойлгоцсон болохоор би бас энийг зураад амар санагддаг илүү гоё. Одоо юу яаш болох юм бэ шүү дээ. Сайн надад тийм бодол төрлөө. Энэ одоо яг уран зураг шиг одоо ингээл үзэсгэлэн тавиад ч юм уу хүмүүс дуудаг худалдаагаар ч юм ингээд аваад байхгүй учраас санхүү мөнгөний орлогыг их усрээ болгож чадахгүй байгаа учраас бас ингээд залуучууд яг энийг амьдралаа болгоож ч юм ингээд явахад болж яах юм бас тий асуудалтай байна гэж. Тэгвэл шалтгаан тийм байж бас нэг шалтгаан тий. Сошиал дээр эднийг оруулаад сошиал хуудасаа хөгжүүлээд тэгээ сошиал дээр одоо энэ захин хуудасаа хөгжүүлээ явчихвал тэрнгээрээ буцаад бас орлого олоод байж болох юм шиг. Тий одоо манай оргил эвтрийн одоо цахим хуудсууд энэ төр бол мундаг шүү дээ. Манай оргилийнх бол одоо хэдэн мянган лайк магтаал явж байгаа шүү дээ. Магадгүй тэгээд эргээд нөгөө зар сурталчилгаа тэр зүйлдээ оролцох боломж олцоо тэр зүйлүүд нь нээлттэй болж эхэлж байгаа. Гэтэ нөгөө магадгүй нэг яг ийм авиаслаг хүмүүс чинь илүү нэг тэр талын сонирхол юм нь их бага байж идэг. Одоо ингээл том уран бүтээлчтэй тэрийг харахаар нэг тийм одоо хөнгөтэй мөнгөтэй хүмүүс их цөөхөн байдаг шүү дээ. Манай чинь тэгээд бүх юмаа уран бүтээл бүх зүйлээ тэрэндээ зарцуулсан нэг амьдралын сортоо тэр зүйлүүд нь жоохон бага босод одоо нөгөө илүү креатив хүмүүс нэг тийм байх шиг байна. Шоу бизнес ч юм уу рок попих нэг стооцсон шүү дээ. Шог зурагч маань одоо маш их олон талын одоо энэ салбарыг одоо судалж тэг мэдээлэлтэй байдаг бол одоо таны энэ зурсан энэ Монголын талаар өгүүлсэн байгаа байхгүй юу? Тэгэл ингээд ороод ирэх жишээ нэ. Ер нь тэхээс л аргагүй л да. Ер нь яг улс төр нийгмийн амьдралд болж байгаа үйл явдлуудыг одоо дэлгэн харуулж хошин шогоор өгүүлнэ гэдэг чинь би өөрөө бас тэр асуудлуудыг бүгдийг мэдчих хэвээр мэдчихэж хүний өмнө нүүр бардам тэр зүйлүүдийг бас дэлгэн үзүүлж явах хэвээр шүү. Тэр ч утгаараа юугаар илэрхийлэх үү гэдэг чинь бас өөрөө чухал болоод шүү дээ. Одоо editorial cartoon гэж одоо нэр нь хүртэлтэй шүү дээ. Сэтгүүл зүйн өөрөө том төрөл те. Одоо Америкийн том сониучин бүгдээр editorial cartoonist, political cartoonist гэл одоо тийм хүмүүстэй байж идэг. Сэтгүүл зүйн том төрөл болсон. Одоо би байнга л хэлээд дээ. Одоо эн чинь Пулитцерийн шагналын нэг номинаци нь editorial cartoonist байдаг штэ, картун байдیں штэ. Гэл тэгэхээр нөгөө манай сэтгүүл зүйчдэр яг хуучны үеийн хамт сэтгүүлчдэр тэр манай болдорчхан тэр бол илүү онцгой анхаардаг байсан л та. Тэгээ одоо болохоор энэ сэтгүүл зүйдээр энэ шог зурагч юм уу, гэрэл зурагч юм уу нэг ийм зүйлүүдийг илүү жоохон анхаарахгүй орхиодох шиг санагдаад байгаа байхгүй. Хуучин бол их ач холбогдол өгдөг байсан. Одоо өдөртмийн сонинууд одоо том сонинууд бүгд ийм шог зургийн булан эвтэртэй амралтын өдрөө шог зураг нийтлдэг энэ төр байлаа шүү дээ. Өнөөдрийн ярилцлага одоо ингээд дүгнээ та хэлвэл одоо ингээд урлаг бол одоо хүнийг хүмүүжүүлдэг, бидний сэтгэлийг хөвөлдөг, хөгжмөр бол за сонгодог бүтээлүүд ял те одоо сонгодог гэдэг чинь сонгомол тэр бүтээлүүд байгаа даа. За зургийн хувьд ч гэсэн хүмүүс маш их цаг хугацаагаа бодож бясалгаж хийдэг бол хиймэл оюухан бол зүгээр хүмүүсийн оруулсан байгаа мэдээллүүдээс тэндээс германаас англиас эсвэл Монголд байгаа мэдээллүүдээ Монгол талаас мэдээлэл авал Монголд урьдан гарчсан мэдээллүүдийг л цуглуулад өгчдөг хиймэл оюухан. Тэгэхээр урлагт хиймэл оюухан байх хэрэгтэй юу? Таны бодлоо ямар байна? Яг сая нөгөө чиний ярьж байгаа тэр зүйл нөгөө голцоо хайлтын системүүдээр тэгж өгч байгаа. Энийг чинь нөгөө одоо яг одоо тогоочоор бол одоо тэр түүхий идэвдэг чинь нийлүүлээд амттай сайхан хоол хийн гэдэг бол нөгөө тэр тарих ч юм уу одоо тэр процессор тэр одоо тэр зүйлүүдийн чадхаас хамаарна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө хөгжиж байгаа болохоор ирээдүйд илүү амттай, чадвартай магадгүй хүний ур чадвараас одоо үйл ялгахдах тийм бүтээлүүд хийдэг цаг ирэх бах. Магадгүй тэр болтол нэлээ хэдэн 10 жил болох бах. Гэтэ энэ бол үнэхээр хэрэгтэй. Энэ үнэхээр гайхал. Ягаад гэвэл энэ миний одоо 80 онд ч гэдэг юм миний үзчихсэн зөвлөлт кинонд байжсэн зүйл болохоор би бол үнэхээр кайфтай байгаа байхгүй. Үнэхээр би бол энэс айхгүй байна, эмээхгүй байна. Магадгүй тэр үед миний уран бүтээл илүү үнцэнтэй бол. Тийм болохоор бид нар хамтдаа хөгжиж байгаа юм л нэг юм. Тэгэхээр би хиймэл оюухантайгаа өөрийн одоо онцлог энэ агуу том
тарихтай хүн төрөлхтний чи бурхны өгсөн том өгөгдөл шүү дээ. Энэ зүйл хамтдаа өгч тийм ирээдүй бид нар хүлээж байна л гэж. Айл талын сайхан тэнцүү ингээд аваад явчихад байна. Тий одоо бид нар бүр одоо нэг одоо дам морьтой байсан бол хос морьтой болж байгаа гэсэн үг шүү дээ. Илүү хол тавхин үстэй. Чинь хос морьтой байж чи монголчууд чинь дэлхийг эзэлсэн шүү дээ. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж шог зураг болон энэ хиймэл оюун ухааны талаар бас мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. За. Урлагийн тэмээ хийж бүтээж байгаа бүх зүйлд нэг хэмжилт хүсье. За та бүхний нэвтрүүлэгч гэсэн бас байнга бас ийм сонирхолтой олон сэдвүүдийг бас нэвтрүүлэгтээ оруулж байгаараа өнөөдрийн сэдв бол үнэхээр бас урд нь огт сонсож байгаагүй та нарын бас асууж байгаагүй хөндөж байгаагүй сэдв байх шүү. За баярлалаа. За баярлалаа. Хоёлаа одоо үзэгчтэй. Юу өргөхлээ? Өнөөдөр бол мэдээж хиймэл оюун ухаан одоо энэ урлагт хэрхэн нөлөөлөд байна гэсэн одоо энэ мэдээллүүдийг хүргэж байгаа. Гэхдээ одоо бас бидний зүрх сэтгэлийг бас юу эзэмддэг вүлээ те. Тэгэхээр одоо бас үзэгчдийн хөгжим тий. Тэгээ бидний зүрх сэтгэлийг бол хөгжим эзэмддэг. Тэгээд бас амралтын өдрөө соёл эрдэнэ хөтөлбөрийн хамтараа үзэгчдийнхээ сэтгэл зүрхийн сайхан хийлийн аялгаугаар хөглөөд иргэн студидтэй уулзцгаая.
Баярлалаа. Ингээд манай студид маань Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн за хийлч дэлгэр цэцэг буюу Төмөн олон маань бол хийлч дэгийн хэмээн дууцаар ирсэн. Эрхэм сайн урлагч маань хүрэлцэн иржээ. Баярлалаа. Дуусан дандаа өөрөө яриад гэдэг шиг хөшмөө таасан чи. Чи яг өвөл улсын улиралт ингээд зориулж босцохоос нь өөрөө өвөл гэдэг нэртэй зохиолуулаасаа бусад улиралт нөгөө ялк нэмод нэг юм сонио харагддаг шүү дээ тий. Тэр шиг яг өвлийн нэг тоолдог байхгүй юу? Тэнгүүт яг нэг анхны сасмус ороод ингээд яг нэг өвөл нэг утгаараа болдог шүү дээ. Тэнгүүт яг өвлөө тоглохоор өөр ирэхгүй гоё байдаг. Ойртоо бас тоглоогүй. Хоёртоо та бүхэндээ тоглосон ч бас их сайхан байна. Маш гоё тийм нэг юм тайвшир тэгсэн хэрнээ хажуугаар нэг юм гэгэлцсэн тийм нэг тийм сэтгэл надад сая бол төрж ийлээ та тий. Голын зарим хэсгээр нэг юм гэгэлцсэн нэг юм хөнгөн тийм шинхэн жим шиг нэг тиймэрхүү мэдрэл Тэгсэн үү? Нөгөө талаас маш их гүн бодол. Нэг зүйлийг бодох хэрэгтэй чинь нэг зүйлийг эргцүүлж харах ёстой чинь шиг. Тиймэрхүү мэдрэмжээ төрж जैन. Гэхдээ илүүтэйгээр тэр өнгөлөг цаас өвлийг бас бодогдуулж лайм л да. Та бас энэ бүтээлийнхаа талаар яривал. Яг нөө анх маш олон хүмүүсийн сэтгэл бүр ингээд бүр ном шиг бүр мянган хүмүүсийн сэтгэл орж ирж байсан. Ер нь бол тэр дотор ингээд нэг юм үлдсэн сэтгэлүүд гэж байдیں۔ Одоо ингээд нэг ингээд тий нэрэл бас тийм мэдрэмж төрүүлсэн болоо гэж бодохоор нэг ээж битсэн байсан юм тий. Миний нэг 5 настай гэлөө 4 настай гэлөө хэл жоохон бэ тий. Хүн маань ингээд энэ айлгууг сонсоод ах юм аа. Тэгээд ээж би энэ хорвоодл хийж ер нь яах гэж төрсөн юм бэ гэж асуугаад байна гэд. Тэгэхээр ингээд надад бол бодож исэн тэр юм энэ хүчм гоё байна гэж хэлэхээс илүү те тэгэхээр ямар ч насны үнд нөлөөлөх хэмжээний ингээд зүрх сэтгэл рүү одоо гүн те нэлээд орсон тийм хүчм болохоор надад тэр сэтгэл ерөөсөө мартагддаггүй тий гүн гүнзгий бас плейж авсан ш бас маш сайн мэдэрч чадсан байна шүү дээ. мэдрэмжтэй байна тийм ээ. Хүнийг хүн болоход яг энэ сонгодог урлаг түүн дундаа таны энэ хийлийн аялгаа хэрхэн одоо чухал өөрөг оройл гүйцэтгэдэг гэж таны боддог бай. Нөгөө үгээр хэлж боломгүй бас зарим мэдрэмжүүд байдаг шүү дээ тий ингээд тэр мэдрэмжийг хөгжим өөрөө илэрхийлдэг юм болоо гэж боддог. Би бол дуучдад их хатаардаг байлаа. Тий дуучин болохгүй яваа тий надад ингээд одоо ер нь бол гой хоолойтой нэг тасгаал ингээд дуурдаг дуучдад гэдэг чинь тэгэл яг тийм хоолойтой болохгүй яваа гэд дуучдад их хатаардаг байсан. Ер нь бол одоо ингээд бодоод тахад бол миний дуу хоолой бол өөрөө миний хийл юм байна. Тэгээд яг хийлээрээ ингээд яахлаар одоо ингээд хүн ингээд дуулж байгаа болохоор ямар өөрөөрөө ингээд хүснээрээ ингээд эмоц гаргадаг шүү дээ. Тэр шиг яг ингээд хийлээ тоглохлоор яг л миний хоолой шиг санагддаг. Тэгээд ер нь бол хийлээрээ доод тэр дуу хоолой дотоод тэр мэдрэмжийг олгож байгаа тэрийг илэрхийлж байгаа тэр гарцсан л одоо миний хийл юм уу? Ялангуяа энэ яг өвөл энэ зохиолууд бол нэг тийм ганцаараа байх үедээ сонсох тий тэгээд нэлээд жоохон тийм арга мухшдсан нэг тийм юмны асуултыг ингээд олохгүй тий нэг хариултыг олохгүй ч юм уу нэг тийм өөрөөрлөгөө би өөр нь яг үүндээ яг юу хийгээд байна нөхөр гэдэг өөртөө нэг бордын орлын гэдэг шиг тий яг тэгж явж байхдаа сонсох юм бол төхөн болох тийм өөрийнхөө тэр дотоод ертөнцийг сонсох тэр дотоод ертөнцөө ойлгох өөртөө ярилцахад илүү зориулсан хөгжим болоо гэж боддог тий сонгодог хөгжим бол тэргүй гайхамшигтай үр нөлөөтэй одоо ингээд хүүхдийг сууд сургахад хүүхдийг аливаа юм тууштай болгоход тий тэгээд одоо зөв зүгээрэж жаад энэ хийл хөгжим өөрөө бас сайхан дуусчдгоо энэ чи ингээд эхлээд ямар шиг амар мухад уурдаг яг үндэ ингээд чиртэй ингээд тий тэр бүхнийг ингээд даваад дахиад ингээд сайхан дуургана дээрэс нь ингээд юу ч болоогүй юм шиг тоглолдог болно гэдэг бол бас маш их одоо тууштай байдлыг бол эрхэлдэг. Тэгэхээр хөгжим өөрөө хэрвээ сурах юм бол сурыг зорих юм бол тэгээд бас маш олон нөгөө давуу чанарууд ихтэй. Хүн тийм байлаа ингээд уран бүтээл хийгээд явж байгаа. Тэхэндээ ингээд нэг одоо юу гэдэг 20-д наснд ч гэдэм үү би гэдэг байдаг. Яг үнэ хэлэхдээ ингээд одоо би хөгжим болно би дэги гэдэг зүйл одоо тэр нэр гарах
одоо тэр анхны уран бүтээлүүд гарч юм уу. Тэгээд ингээд нэг цаг хугацааны хувьд өөрчлөгдөд одоо миний ингээд бас боддог зүйл юу вэ гэвэл энэ хийлийн урлагт бас ингээд хэдэн яг хийл хөгжим зориулсан хэдэн одоо репертуар гэж ярьдаг шүү дээ. Тэр бүтээлүүдийг нэг одоо тодорхой хэмжээгээр ахиулаад тийм үү үлдээгээд явах юмсан даа гэж боддог. Нэр ингэсэн тий. Тэгээд яг тэр зорилгоор бас ингээд ер нь нэг 10 уран бүтээл ингээд яг бүр 10 чанартай 10 уран бүтээл дээр шинэ уран бүтээл дээр ажиллаад тэгээд тэр уран бүтээлүүдэд үлдээгээд тэгээд одоо юу гэдгийг социализмын үед бол их зохиогддог байж л тээ. Хийл зориулагдсан дан хөгжим зориулагдсан бүтээлүүд тэр одоо болохоор тодорхой хэмжээгээр манайд нэг тийм бодлогоч байдг юм уу яадаг чинь тий нэг тийм ингээд шинэ бүтээл гарна гэхээсээ илүү бас ингээд хуучнуудыгаа их тоглолдог. Тэгээд миний хувьд уран бүтээлийн бас үлдээх нэг том бас зорилго бол ялцч нэг 10 сайхан уран бүтээл үлдээх гэсэн төсөл хөтөлбөрөмний явагдаж байгаа. Тэгээд тэрнийхээ 5-ыг нь бол хийчихсэн байгаа тий. Одоо 5 дээрээ дахиад ажиллахад бас нас байна гэдэг шигтэй цаг байна гэдэг шигтэй. Ер нь бол ингээд бас маш их олон нэг бүтээл гарахаа өрөөл хурдан гарч болно тий гарахгүйгаа өрөөл хэдэн жил ч уншиж яадаг тий. Тэгэхээр цаг хугацааны бас ингээд тайлагдчихгүй нэг юм байдаг л да. Хүмүүс ярьдаг шүү дээ нөгөө цаг нь болохоор гэдэг шиг тийм ээ. Тэр бүрстээ үнэхээр өнөөг юм байна лээ. Одоо ингээд цаг нь болоо миний хийл гэдэг нэг шинэ бүтээл байгаа байхгүй юу бас. Одоо яг хийл хөгжим зориулагдсан хийлгээ зохиол. Тэгээ тэр зохиолыг одоо жишээлбэл 5 жилийн өмнө зохиосон. 2 жилийн өмнө оркестртай тоглолтын дээр тоглосон боловч яг бичлэг болж ингэж бүр ингээд олон нийтийн хүртэл болоогүй л байгаа. Тэгээд нэг юм деталь дээр нь ажиллаа л байгаа. Нэг юм сони ингээд уншаал ингээд ер нь туслахаал явдаг юм билүү. Тэгэхээр цаг нь болохоор бас яг бүтээлүүд гардаг гэдэг бол яг үнэн. Яг бас заримдаа нэг юм хэтэрхий бас төгс төгөлдрөө мич гэдэг ингээд уншаад удаад идэх ч биш. Дээж магадгүй. Тий. Нэг л дотоо санагдал тий. Тий дотоо санагдаач юм. Танаас дараагийн асах нэг зүйл маань бол хүн болго одоо бид нар ч гэсэн юу гэдэг ааваар аваглагддаг шүү дээ. Тийм ээ. За шинэ хоёрын Янжин цэр гэж намайг одоо дууд. Таны хувьд аавынхаа за нутаг усныхаа нэрээс гадна хийлж гэх тийм ээ. Энэ сайхан одоо хөгжмийн зэмсгээрээ нэрлэгдэж байна шүү дээ. Яг ингэж хийлж дээгий гэж одоо түмэн олон одоо доодлохоор эхлэл яг хэдийн үеэс эхэлтэй гэж та боддог вэ? Ямар зохиол бүтээл эсвэл бол таны бас нэг өнгө төрхийг илүүтэй их тодорхойлсон гэж та боддог вэ? Тэгэл одоо хамгийн анх хинтийн өндөр болно гэж зохиолыг тоглож ирсэн. Тэгэл тэр зохиолыг яг шинэ найруулгаар тоглоод тэгэл нэг юм ардаас нь өөр тоглох юм байхгүй. Тэнгүүт ингээд тэр алга ташлт ингээд дуустдаг байсан. Тэр үеэс л эхэлж хийлж гэж дуудагдсан. Тэгээ ер нь бол дуурсагт халтрыг хүн өөрөө олдог гэдэг те. Бас энэ амьдралын утга учирыг өөрөө олж яваа гэж би бас боддог. Тэгэхээр энэ нэрэндээ хайртай. Мэргэжлэрээ орлуулна гэдэг бол хамгийн их жагаа. Шүүгчтэйгээ явсан шүү дээ бас нэг гэсэн. Тийм шүү дээ. Шооны шүүгч гэдэг. Ер нь одоо урлаг гэдэг өөрөөсөө сүүлийн үед ингэж байгаа штэ. Бид за ингээ хөгжмийн зохиолчдын эсвэл бол өөрөө таны хувьд жишээ нь би нэг ийм бүтээл тойрмоор байна гэдэг ч юм уу. Ингээд хүн хоорондоо харилцаад хүний тэр оюун бодолд төсөөлөгдсөн, уургасан, сэтгэл зүрхэнд байсан тэр зүйл өнөөдөр аялгаугаар гарч ирж байна. Сүүлийн үед бас нэг жоохон шүмжлэлтэй гэдэг юм уу. Эсвэл одоо таны хувьд одоо даваа тал байх ч юм уу. Яг тэрийг бол бид хоёр сайн мэддэггүй байгаа юм тийм ээ. Хиймэл оюун ухаан гэдэг нэг зүйл. За. Тий. Шүлгээ явуулчихна. Энэ нь ямар жанрын ая тохирох вэ гэдэг. Захиал. За одоо поп ч гэдэг юм уу, jazz ч гэдэг юм уу тийм ээ. За энэ төрлийн одоо аялгауг би тань зохиогоод өгөх бүрэн боломжтой гэдэг юм уу. Ингээд хиймэл оюун ухаан бидний тэр хүссэн шүлэг тэр одоо зүйл дээр ая дэвсээ гаргаад ирж байна. Энэ хоёрын та ялгааг юу гэж хэлэх вэ? Энэ одоо
яг хөө дэвшилтэд технологи нэг талдаа байх нь зөв боловч урлаг дээр яг ямар байд юм бэ? Би бол яг цаг үетэйг хөл нийлүүлэх ёстой гэж үздэг. Тэгээ цаг үе өөрөө юу шаардж байна те? Өөрөө юуг одоо хамгийн best гэж үзэж байна. Тэрэнд нь зориулалтаа л явах гэж бодож байна те. Одоо зарим хүмүүс амар үгүйсгэж байгаа шүү дээ. AI гэхээр ямар юмны тийм байдгийг те. Инээ тэр гэж үгүйсгэх бас тал байна гэж харах юм бол харна. Яагаад гэвэл ямар зүрх сэтгэл үүдийн тэр чинь амьд хүний те одоо энэ сэтгэл эмоцоос гарч байгаа зүйл гэдэг юм чи юутай харьцуулах гэнэ. Тэр гэж болно. Нөгөө утгаараа үнэхээр шинэ технологи одоо төвчлэн хөгжлөөс тэ технологи гэдэг шиг бүх юм нь хөгжөөд ингээд аваа явах юм бол тэрийг үгүйсгэх арга байхгүй те. Одоо ингээд 100 жилийн өмнө гэж бодъё л да те. Бүгдээрээ морин тэргээр л явдаг ус те. Тэгжээтэл морин тэргээр яваал те. Одоо тэр морин тэрэг бол үнэхээр мяа те. Одоо ялчгүй л мяа. Одоо юу гэдэг юм те. Ямар ч гурт хүч байхгүй. Тэгжээтэл ингээд машин гараад ирлээ гэхэлэр тэр машины үүсгэжсэн хүмүүс байхгүй шүү дээ те. Тэгтээ тэргүй ингээд цаг үе чи өөрөө ингээд технологи гэдэг чи одоо бүх юм чинь хөгжөөл явах юм чи. Одоо кинонд гардаг шиг ирээдүйдээ ингээд одоо нэг бүх юм ингээд те одоо юу гэдгийг роботчаал ингээд явах юм бол тэр цаг үеинд хэл ирхэл үз те. Тэгээ нэг юм сүртэй юм боддгоо шүү дээ. Тэгэхээр л гоё юм хөгжижвэл одоо модошилбол миний сурч байгаа сургуульд ингээд AI хичээл үзэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингээд шүтгэхэр үнэхээр шүтмээр те. Тэгээд энийг ашиглаж чадаж өөртөө нааш нэргүүлж одоо юу гэдэг юм тэрнлөө цуг алхаж те суралцаж чадах юм бол болохгүй юм байхгүй шүү дээ. Тэрнээс биш өгөөсгөх талын ч юм уу уурлах талын ч юм уу нэг тийм бол одоо байхгүй. Гэтэ AI одоо энэ хиймэл оюухан тэр ондоошлыг одоо бий болгож чадах бол одоо хийлж дэлгэр зэдэг гэдэг хүн бол одоо тэр хинтэр өндөр ууландыг тоглохдоо зүрх сэтгэлээсээ уурлаж бас тэр эмоцийг гаргаж тэр сэтгэл хөдлөлийг гаргаж тоглодог. AI болохоор тэгж бас тоглож чадахгүй болоо гэж бодоод байгаа шүү дээ. Харин тий одоо яад юм бол тоо. Яад юм болоо. Тэгээ тэр бол тэгэл одоо үнэхээр дэги те хийлж дэги маань хөгжим өөрөө тэг эрэлт хэрэгцээтэй худалдаалагдаж чадчихээн. Дээрэс нь сонсомоор байгаа зах зээл байх юм бол хилжтэйгийн хүчтэй юм гэсэн үг тийм. Гэтэл AI-аар нь хийгдсэн бүтээл нь илүү яваад ах юм л за AI хүчтэй гэсэн үг тийм. Тэгэл одоо бүх юмний шалгуур цаг хугацаа бүх юмний шалгуур үзэгчдийн одоо хүлээж авч байгаа байдал тийм. Тэгэл одоо модонд байна уугүй юу гэдэг л тийм. Алтан намар наадам болсон. Тэр дээрээс бас ингээд сонсож байхад морин хуур үндэсний хөгжим зориулсан бас бүтээлүүд их байна л да. Сүүлийн хөгжмийн зохиолч нар маань бас энэ найрал хөгжим, морин хуурын үндэсний хөгжимд зориулсан бүтээлүүд их зохиож байна. Энэ бол мэдээ сайн. Тэгээ бидний бол ондоош бол яалч морин хуур, тэ уламжлалт одоо энэ үндэсний хөгжим маань. Гэхдээ бас энэ сонгодог хийл болсон одоо энэ бүтээлд бас зориулж зохиолчд маань бас хийлийн аялгау хийлийн бүтээлүүд, концертууд те бас бүтээгээсэй гэж таны хувьд хүсдэг үү? Тэгж хүсэлгүй яах вэ? Одоо ингэдэг юм. Одоо ингээд би ялгаа юм хэрэглэгдэхүүн талаас нь их хардаг болж байгаа. Одоо ингээд л одоо хийлийн концерт ч юм уу, хийлийн санаат ч юм уу ингээд зориулагдаад бичигддэг. Гэхдээ яг өнөөдөр цэцэд хүний амьдралд хэрэглэгдэхгүй бол нэг юм олон хэрэггүй батлаар яах юм гэдэг шиг те. Одоо би тийм бас олон хөгжим байлаа байхгүйгээд хэрэгцээ нь юу юм гэж би бас хэлэх дуртай. Айхтарх олон санаат тоглоод олон концерт тоглоод артам тэрийг ойлгохгүй те. Ингээл улам л түлхээлтэй, улам л би сонгодог хөгжим дургу, би сонгодог хөгжмийг ойлгодгүй ч гэдэг юм те. Гэх мэтчлэн тэр сэтгэлийг бас өгөөд ах юм бол яг үндэ нөгөө юм би бол ингэж бодож чинь за холио юм нэг юм мэрэгжлийн гэдэг талаасаа би өөрөө мэрэгжлийн уран бүтээлч хүн хит их өгөөсгөлтэй хандж болохгүй. Мэрэгжлийн гэдэг зүйл бол за ашгүй байх хэрэгтэй. Мэрэгжлийн гэдэг юм чи өөр академик талын сургалт судалгаанд хэрэглэгдэхүйц тийм зохиол бүтээлүүдийг бол заашгүй зохиож явах хэрэгтэй те. Тэр чинь манай доороос сурж ирж байгаа хүмүүс чинь шал өөр сурна шүү дээ те. Яг амьдрал дээр өнөөдөр те баян уршууны те 7 дугаар хорооны иргэн те иргэн бэч гэдэг юм уу те ингээд яг л тэр хийлийн концертыг сонсоод бас жаргаж гин үгүй юу. Тэр хүний амьдралыг ингээд одоо яг ингээд хөглөж чадчих гин үгүй юу те.
Одоо би бол тэр талын зүйлийг маш их бод. Одоо өнөөдрийн ухамсарт амьдралаа зориулж явж байгаа зүйл гэвэл энэ хийл гэдэг хөгжим те. Миний Монголын арт түмэн бүгдийг ингээд ойртуулаад бүгдд нь ингээд ойрхон очиосоо энэ хийл хөгжмүүд чинь харин юм ерөөсөө биш те, сонгодог юм одоо ойлгохгүй ч гэдэг юм уу те. Тэр талын юм ерөөсөө биш. Үнэхээр гоё хөгжим байлаа штэ. Койнерэ гэдэг те. Тэр амьдралд нь өөрт нь мэдрэмжийг ингээ өгсөн гэдэг нэг юм хэрэгэлдэг, сонсдог те. Одоо зөвхөн л ээжийн бор аягаа сонсдог биш те. Хийлийн урлагийн хийлийн энэ хөгжмөөр тоглогдож байгаа бүтээлийг сонсох хэмжээний амьдралд нь ойрхон юм би тоглохыг хүсдэг. Би бол урд нь тийм алдаатай ч юм уу, тийм өөрийн ингэсэн нэг юм ойлгоцтой байдаг байсан. Хүн болгон яагаад ойлгохгүй гэж гээл тийм мэдхгүй гэл те. Яагаад тийм над руу одоо яагаад миний хөгжмөө сонсохгүй? Яагаад ийм гэтэл ер нь бол манай сонгодог урлагийнхны алдаа бол тэр бас. Тэгэл яагаад ойлгох хэрэгтэй байж те. Чи яагаад тэр хүн ээжийн бор аягийг сонсоод одоо юу гэдгийг одоо мэдхгүй би ингээд зөөрлж яхаа те. Тэр хөгжим яагаад тэр хүний амьдралд тэгж ая өвшлийг өгдөг байгаа те. Амьдралд нь ойрхон байж те. Тэгэхээр яг чи уран бүтээл хийхдээ тэр хүнд зориулж тийм хүзэр хөрсөн дээрээ буусан уран бүтээл хийлдэ тий. Дараагийн зорилго бол одоо 6 дахь уран бүтээл авах гэж байна. Одоо 5 уран бүтээлээ гаргах цаа 10-уугаа тэмүүлэл яваад байна шүү дээ. Энэ ойрын хугацаанд ер нь хугацааны хувьд хизээ гарах төлөвлөгөөтэй энэ одоо хойшлуулаад байвал хойшлуулаа шүү дээ. Тэгэхээр энэ жоохон хугацаа тавьж ер нь зорж байгаа юу? Мэдээж хугацаа тавих хэрэгтэй. Тийм мэдээж. Бас нэг сүүлийн бас бодож байгаа бодлоо тэгэхээр бас урдны хийсэн яг уран бүтээлүүдийн одоо саунд гэдэг ч юм уу те бас тэр хэм маягийг өөрчлөө дахин шинээр төрүүлж болох юм байлээ. Тий яг тухайн үедээ ингээд мэдээж CD ч юм уу уран бүтээл болоо гараа авцсан. За тэгэнгүүт одоо шилбэл та хоёртаас тоглож өгч байгаа дараагийн бас бороо гэдэг уран бүтээл байгаа. Тэр бороо гэдэг уран бүтээлийг би 2000 он Хэнтийн өндөр ууланд цамгтаа оруулж исэн. Тэгээ тэр үед одоо дуурж исэн тэр техникийн дууралт те 2025 жилийн дараах дууралт гэдэг чинь өөрөө бас шал өөрлөсөн байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр аливаа ямиг нөгөө бас нэг шинжилж явах гэдэг чинь том бас нэг ажил юм байлаа. Тийм болохоор шинжилсэн хувилбараар тий бас шинжилсэн тэр саундаар бас бороо гэдэг уран бүтээл бас тоолж өгье гэж бодож байгаа шүү. За ингээ хамтдаа бороо гэсэн уран бүтээл юм сонсё тийм ээ. Хөөцхөлөөс тий бас яг өнөөдрийн 25 оныхаа бас энэ солиулгынхаа тайзнаас хүргье гэж бодчих. За хүмүүстээ хамтдаа сонсё. За. За.
За Батгууд орой минь төргий. За орой минь төргий. За үзэгчдээ өнөөдөр студид маань соёл эрдэнэ хөтөлбөрт маань Fire хамтгийн соол гитарчин Батгуу хүрэлцэн ирсэн байна. Сая бас нэг сайхан уран бүтээл тоглолоо. Батгуугийн маань хувьд бол одоо онцлог бас уран бүтээлж байгаа. Соёл гитар зориулсан уран бүтээлүүдийг зохиож, за тэрийг бас дүрсжүүлэн бас үзэгчтэй, сонсогчтой хүргэдэг. Тэгэхээр саяны тоглосон бүтээлийнхаа талаар яриа л. Сая болохоор Cozy гэдэг нэртэй уран бүтээл байгаа. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө тийм амар амгалан тийм ерөөсө chill out. Тийм л одоо мэдрэмжийг төрүүлэх тийм аяа. Саяны уран бүтээлийг сонсож байхдаа яалтчгүй нэг тайвшрал мэдэгдээд ирсэн гэсэн яг зохиолын маань нэр нь өөрөө тийм тайвшрал, амар тайвны тухай юм байна шүү дээ. Ерөөсө Cozy тэгэл chill out. Одоо яг гэр бүл хайртай хүнтэй гоё зугаалаад ч юм уу гадаад орноор аялж байгаа ч юм. Ер нь л нэг тийм гоё ууланд аялах ч юм уу. Ер нь л нэг тийм гоё цаг мөч, гоё цагаар тийм юм их төрсөлж байгаа л аяа юм да. Ер нь бол ингээд соёл гитар тоглож байгаа залуучуудад бол анхлан сурж байхдаа cover буюу одоо хоолборлон тоглодог ш надаа ингээд техникээс сайжруулахын тулд, ур чадвараа сайжруулахын тулд бол хоолборлож тоглодог. Батгуугийн хувьд бол одоо онцлог нь одоо өөрийн одоо энэ уран бүтээлүүдийг одоо энэ зохиолыг өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бол соёл гитарын аялал болгож гардаг. Ер нь анх одоо соёл гитарт зориулсан бүтээл хий гэдэг санаа хинцэнээс төрж исэн байна. Хамгийн анхны соло уран бүтээл 2019 онд гарч ирсэн. За яг хамгийн анхны бүтээл бол төрийн сойрголт хөгжмийн зохиолч Бэ Шарваксны Сэтгэлийн гიშг гэдэг аяыг рок гитарын найруулга хийж, тэгж найруулж хийжсэн. Анхны бүтээл бол тэгж гарсан. Араас нь бол миний өөрийн зохиол мэдрэмж гэдэг аяг гарч ирсэн. Тэгэл гих мэтчлэн явсараа гал одоогийн байдлаар яварсан 9 соло уран бүтээл гаргасан байна. Соло уран бүтээл. Гэж одоо баг нэг альбом, цомог эсвэл нэг пянзны дайтай болсон шүү дээ. Тий, ер нь болчиход. Ер нь тийшээ тал руугаа бас зорилго байна уу? Пянзны талаар ер нь бодож ирсэн. Сая хэсэг болж жоохон завгүй байла. Одоо тэгээд ямар ч тэр тухай бодож илаа. Ер нь бүтээлүүдийн сэдв агуулга юм ямар байдаг вэ? Яг мэдээж ингээл сэтгэл санаа тайван үед одоо санийтэй Cozy гэдэг шиг тайван ажиргалтай зохиогоол ерөнхийдөө бас нэг жоохон цоглог үедээ жоохон метал рок руугаа ордог ч юм уу. Гэтэ ер нь аль тал руугаа ер нь зохиолынхоо сэдвээ барьж явах юм ер нь. Ер нь бол стил жанрт бол их баригддаг шүү дээ. Янз бүр л. За хүндээс ч байна, хөнгөн дунд зэрэг. Тэгээ ер нь тал ялах. Би бас өмнө метал хамтлагтай байсан. Тэгээ одоо жишээ нь метал хамтлагтай зохиожсон бас хөгжмүүд бас байдаг. Өмнө зохиожсон аянуудаас яг гитарын гоцол руугаа хөрвүүлж хийсэн бас нэг аюуд дайн гэдэг. Тэгээ тэрийг бас нэвтрүүлгийн төгсгөлт ерөөхдөө тоглож үзэл. Тэгвэл тэр аян бид нэр бас нэвтрүүлгийнхаа төгсгөлөөс үзэгчдэйгээ бас сонсох боломжтой юм байна. Ард талд нь мэдээж хөгжим явж байгаа ганцхан соёл гитар явахгүй, ард талд нь бейс гитар ч юм уу. Ард талд нь фоноос одоо хөгжмнүүд их шилж байгаа шүү дээ. Эднэрийг ерөөхдөө яаж хийдэг вэ? Ерөнхийдөө би өөрийнхөө уран бүтээл хөгжмийг бүх хөгжмийг өөрөө хийдэг. Одоо яг нэг студийн ажил гэдэг шүү дээ. Яг тэрийг өөрөө л хийдэг л дээ. Өөрөө бөмбөрийн хийгээл бейс гитар цаана явж бүхэл аялгуудыг хийдэг гэсэн. Би өөрөө ерөөсө бүх бичлэг тэр програминг бүх найруулга бүх юм яг өөрийнхөө хийдэг. Ер нь бол. Нэг талын бас ингэж уран бүтээлч яг өөрөө нэг одоо саяны Cozy ч юм уу варч гэдэг юм уу те одоо мэдрэмжгээд уран бүтээлээ соёл гитар дээр яг ингэж тоглолт нарталт нь юм хөгжим ихшлэн гэдэг. Студи дээр очиод нөгөө нэг хөгжмийн зохиолчоор аранжрок хийдэг те хөгжмийн найруулга хийдэг хүмүүсээр хийх гэхээр яг нөгөө нэг бас жоох ойлгохтой талаасаа байдаг шүү дээ. Тийм учраас өөрөө хийх нь амар байдаг. Тэг өөрөө хийхийн давуу тал гэвэл угаас тэгэл яг өөрийнхөө бодсноор л ийм бүх зүйл өөрөөр. Тэгэхгүй одоо юу гэнэ хөгжмийн програм одоо энэ бичлэгийн зүйл төр нөгөө сайн мэдгүй хөгжимчд дуучид бол тэгэл одоо нэг хүний эрхэнд талаар нь шүү дээ. Миний хувьд бол яг өөрөө бүх юм хийждэг болохоор тийм зовлон баг байхгүй. Цахилгаан хөгжмийн хувьд одоо амьгүй гэж хэлж болох уу? Болохгүй юу? Одоо ингээл сая өмнөх зочинтойгоо бид одоо хийл хөгжим ингээл хэлүүлээл ингээл байж байна. Тэгвэл цахилгаан хөгжим болохоор яг нөгөө нэг
дижитал хөгжмөөр ч юм уу спикерээр ороод ингээд дуурж байгаа учраас жоохон амгүйгээ. Тэгсэн мөртлөө одоо Батгуугийн хувьд бол одоо Fire хамтлаг тоглолдог. Fire хамтлаг бол одоо амьд хөгжим хамтлаг гэдэг шүү дээ. Амьд хөгжим хамтлаг гэдэг тэгснэ. Цахилгаан хөгжим нь ингээд жоохон дижитал хөгжмөөр спикерээр ч юм уу дууралтан тэгэж гардаг гэдэг. Тиймэрхүү бас яриануд байгаад байдаг шүү дээ. Яг яг л нөгөө цахилгаан дууралтын хүмүүсийн мэдх тэр нэг амар соло моло хүчтэй дууралт бол ялтчгүй техникээр дамжиж дуурдаг л да. Тэгвэл тэр чинь хүний одоо юу гэх юм гар мэдрэхүү уусаа утсан дээр хурж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр ямар ялгаагүй болов гэж би бодож чинь. Тэгээд тэр чинь одоо яг сайн сонсох юм бол гитар гэхээр л хүмүүс одоо цахилгаан гитар гэхээр л нэг тийм ерөнхий ая дуугарч л болж ийн гэж бодоод идэв юм шиг. Яг сайн сонсох юм бол тэр яг ерөнхийдөө хүний дуу хоолой байхгүй. Миний гитараас бол яг Батгуугийн хоолой тембэр гарч ийна л гэсэн үг байхгүй. Тэр хин нэг нь давтах боломжгүй гэсэн үг. Яг тэр хүнийг хүмүүсийг дуулж байгааг сонсоод энэ гоё дуулж тэр мяа байна гэж тэгдэг шүү дээ. Яг тэр шиг гитарыг ч гэсэн сонсох юм бол яг л тийм. Ерөөсөө муухай тоглоод гоё өнгө мөнгө гоё ахгүй байл. Ерөөсөө л яг л тэр нэг буруу дуулаад байгаатай л адилхан. Яг зөв мэдж байгаа гоё тэр өөрийнхөө характер гоё мэдрэмж одоо тэр чинь хоолоогоор биш гараараа дамжуулж гаргаж ийна л гэсэн үг байхгүй. Тэр утас хурууны мэдрэмж тий. Бүгд л ингээл болчих юмс бүх юм дамжиж байгаа шүү дээ. Тэгээд хуруугаар дамжуулан тэр сэтгэлээ илэрхийлээд байгаа шүү дээ. Өөрөө дотор бодож байгаа тэр. Тэгээд яг хүний бие сэтгэл зүрх сэтгэл бүх юм ингээл оролцоол явж байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэр жоохон тийм юу баха. Харьцангуй ойлголт баха. Сүүлийн үед одоо хиймэл оюу хаан AI одоо хөгжим хийдэг болчиход байна. Бүр монголоор дуулаад байна. За тий. Тэгээ хөгжмийн найруулгуудыг бас хийгээд байгаа. Энэ талаар юу гэж боддөг вэ? Тийм зохиолчийн ажил гэдэг юм барыг л байхгүй болох гэдэг шүү дээ. Энэ бол нэг талаараа одоо техник технологи хэтэрхий хөгжихийн гайлах тал гэж бодож шүү дээ. Одоо энэ програмч бол угаасаа хүмүүсийн хийцэн байгаа зүйлүүд дээр тулгуурлаж одоо өөрийнхөө тэр санах хойн дээр тулгуурлаж л одоо ямар нэг юм зохиож байгаа баг л та. Яг хүн өөрөө зохиох нь бол арай илүү амтай юм болов гэж бодож байна. Бид нар бүх юмаа хийлгээд ивэл тэгэл одоо баг ажил хийх хүн олдгоо байх л үт тий. Яванда. Техник технологийн хувьд бол хиймэл оюухан байж болж байгаа. Цаг бүртгэлийн хувьд ч юм уу эсвэл одоо бид хоёрын ярьж байгаа дуу хоолой voice-ыг одоо шууд текст болгоод өгдөг ч юм уу. Тэрний хувьд цаг хугацааны хувьд хэмжиж байгаа ч гэсэн яг энэ сэтгэлээр илэрхийлэх энэ уран бүтээлийн хувьд бол дутмаг л тий. Тэгэл хүн өөрөө заавал хийх ёстой юмыг бол хүн л хийсэн дээр баг гэж бодож байна. Би бол тэгж бодож байна. Тэгэхгүй одоо бүх юмыг компьютерт даатгаад байвал тэгээд одоо нөгөө хөгжим зохиох хүн бол сүултээ байхгүй болоод шүлэг зохиох хүн ч гэсэн байхгүй болчих шүү дээ. Тэгээ бүгд л тэгэл одоо юу гэх юм энэ хиний зохиол юм гэхээр тэр компьютер гэх юм байдаг юу гэх тийм ээ тий. Тэгээ одоо сүүлийн үед бол ер нь AI-аар хийсэн хөгжмөг л сонсоол мэддэгдээ. Ер нь давтамжийн адилхан тий. Ер нь адилхан эзэлтэй байдаг шиг байгаа шүү. Батгуугийн хувьд одоо ингээд өөрийн гэсэн энэ соло гитар зориулсан аялгуунуудыг зохиож өөр Монголд ер нь яг одоо соёл гитараар ингээд тоглосон тийм аялгуунууд байд юм уу? Монголд ер нь бол байгаа. Ямар аялгуунууд? Хуучны гитарчтаас бол ерөнхийдөө аянууд байгаа. За гитарчин Галсанбат гэл. Дээр үеийнхээ яг би бас тийм амар сайн мэдгүй биш магадгүй ямар ч зөндөө сонсч ирсэн хэд нилээдэг. За сүүлийн үеийн мэдж байгаас гэвэл гитарч Вока, гитарч Өөжгийн ах нар. За энэ хүмүүс бол бас аяа хийжсэн. Яг цэвэр өөрсдийн зохиол нь бол харьцангуй бага юм шиг байна. Зүгээр нөгөө юм хүмүүсийн мэддэг дуунууд байдаг шүү дээ. Дуунуудаар бол тоглолцсонгууд бас нэлийн байдаг. Тэгээ энэ хөгжмийн одоо соло хөгжмийн одоо жоохон тасалдсан байсан юм шиг. Тэгээ миний бодлоор тэрийг л одоо хөргөжлүүлэх гээл явж байна. Өөр одоо хамтлаг тоглож явж байгаа зөндөө соло гитарчингууд байгаа. Ур чадрын хувьд мундаг залуучууд байгаа. Тэгтээ яг Батхуу шиг одоо энэ клипэнд дүрсэнд мөнгө санхугаа зарцуулаад ингээд хийх хэмжээний хүмүүс харагдахгүй байгаа болохоор бас өнөөдөр бас ингээд студидтэй хөтөлбөртөө бас онцлог оруулаад байна. Өөр ер нь магадгүй бид бүхэн бас мэдэхгүй байгаа тийм уран бүтээлч байгаа юм. Яг нь ер нь бас одоо залуу үеэс бас нэрсэр ингээд харагдаад байгаа. Хийж байгаа залуучууд. Тэгээ бол биш илүү тууштай хийгэрэл гэж хэлмээр байна. За cover тоглолтын ч байна. За хамтлагийнхаа дууг тоглож байгаа ч залуучууд найзууд гэж байж л юм л да. Тэгэж бүхэл бүтэн Монгол улс байна. Нэг ч гэсэн гитарч бас соло юм хийсэн дээ шүү дээ. Тэгээ клиптэй дэрстэй тий. Тийм бол байх ёстой гэж бас боддог тийм. Ерөнхийдөө за зөндөө олон гитарчд байгаа. Яг гитарчид нэгнээсээ яаж ялгарх уу гэдэг ч юм уу. Ер нь хөгжимчдийн ялгарх тухай асуудал байна л да. Дуучид ч гэсэн. Ингээ баахан cover дуучид байна шүү дээ. Одоо ингээл жил болго манад 40-0 тэмцээн болж байна. Бөөн л cover дуулаад тэмцээн дуусаад алгуулдаг шүү дээ. Гитарчдын хувьд бол уур чадвар сайтай зөндөө олон гитарч байна.
Дэлхийд даяар одоо бүгд өрсөлдөл аимшигтай одоо техниктэй гитарч зөндөл байгаа шүү дээ. Тэр бүгдээс ялгарх, бие биенээс ялгарх зүйл бол ерөөсөө хувь хүний өөрийн зохиол одоо шинэ хөгжим хийгээд өөрийнхөө дотоод мэдрэмж, хөг аялгаа энэ бүгдийг л одоо хөгжим сонсох хүмүүс, дуртай хүмүүст одоо хүргэх нь л хамгийн гоё юм уу гэж бодож байна. Түүнээс бүгд ингээл уралдаал хурд хүч техникээ үзээд их барагдахгүй энэ бол хөгжимчин хүн болсны хувьд ч юм уу. Үнэхээр хөгжимчин юм бол магадгүй нэг ч сая ингээд зохиож үзэх хэрэгтэй юм болов гэж бодож байна л да. Насаараа одоо юу вэ? Хүмүүсийн тоглолцсон юм тоглол. Өөрөөгөө тэгвэл тэгэл cover дуучин гитарчин болно л гэсэн үг шүү дээ. Түрүүндээ соёлоо ярьж исэн одоо ярьслахаа төгсгөл бас нэг сайхан уран бүтээлийг юу гэсэн. Тэр уран бүтээлээс нэг тодтогч ярьж өгөөд тэгээ үзэгчтэй бас яг аялгауг нь бас тавж өгвөл. За одоо тоглох гитарын аялгаа маань болохоор ерөнхийдөө дан гэсэн нэртэй хөгжим байгаа. Миний өөрийн зохиол. Энэ яг ямар учиртай хөгжим бэ гэхээр одоо Монголын байлдан дагууллын үе шүү дээ. Яг тэр үеийг бэлтгэж байгаа. Ялангуяа хоризм улс руу одоо байлдчихсан үеийг одоо хөгжмөөр илэрхийлж байгаа тийм аягийн хаяг гэж бодож хийсэн. Тийм баг зэргийн араб дуу маягийн аялгаатай. Тэгээд үндэсний хөөми архира оруулсан. Мориор бас тоглодог. Энэ удаа бол би яг дан гитараар тоглоно. Тэгэхээр дан гитараар нь бид бүхэ даагуудаа сонсож чинь гэсэн үг. Тий, ер нь бол тийм шүү. За тэгвэл таныг гитарт нь бас тайзан дээр урьж байна. За тий. За. Хүний дотоод сэтгэлийн дуу хоолойг урлагийн бүхий л төрөл илэрхийлэн илтгэсээр ирсэн гэдгийг сая уран бүтээлчдийн маань ярианаас та бүхэн ойлгосон болов уу? Соёл эрдэнэ хөтөлбөртөөгөө хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн шинэ дугаараараа иргэн уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй.